Монголын санхүүгийн систем барууны санхүүгийн системээс ихээхэн хамааралтай. Тэд хоёр дахь хориг арга хэмжээнээс маш их айдаг. Одоо бидний хувьд харилцсан төлбөрийн асуудал бол хамгийн зовлонтой сэдвүүдийн нэг юм. Бид доллароос бараг татгалзаж рубль эсвэл юанаар ажиллаж байна. Монгол улс авдаг бараа бүтээгдэхүүний хэмжээ бага учраас төгөргөр үүнийг хийхэд хэцүү хэвээр л байна. Гэсэн хэдий ч манай бизнес үргэлж цоорхойг олдог бөгөөд тэд амжилттай хайж байна. Гэхдээ та Монгол карт авах боломжтой. Тэд аргыг олсон байгаа. Америкчууд хөндлөнгөөс оролцож манай Монгол нөхдөд нэмэлт хориг тавиулахгүй тулд би тэдний нууцыг задруулахгүй. Өөрөө хэдий мэдэрчгээд байна л да. Харин та мэдэрч амжсан уу? Энд байх хугацаанд байнга л багц мөнгө авч явах хэрэг гардаг. Манай картууд хизээ ажиллаж эхлэх вэ? Тийм ээ. Том асуудал шүү. Би энэ асуудалд нэлээд готрон бай суурьтай байна. Дэлхийн хэмжээнд төлбөр тооцооны МИР системийн хувьд маш хатуу хориг арга хэмжээ авсныг та бүхэн мэдж байна. Монголын санхүүгийн систем барууны санхүүгийн системээс ихээхэн хамааралтай. Тэд хоёр дахь хориг арга хэмжээнээс маш их айдаг. Одоо бидний хувьд харилцсан төлбөрийн асуудал бол хамгийн зовлонтой сэдвүүдийн нэг юм. Бид доллароос бараг татгалзаж рубль эсвэл юанаар ажиллаж байна. Монгол улс авдаг бараа бүтээгдэхүүний хэмжээ бага учраас төгөргөр үүнийг хийхэд хэцүү хэвээр л байна. Гэсэн хэдий ч манай бизнес үргэлж цоорхойг олдог бөгөөд тэд амжилттай хайж байна. Яаж явагдах вэ? Миний хувьд өдөр тутмын асуудал болоод байна. Ямар замаар өөрчлөгдөх вэ? Бид үүнд дасах хэрэгтэй. Монголын хамгийн том мөнгөн дэвсгэрт 20 мянган төгрөг. Хэрв та ямар нэгэн том зүйл худалдаж авбал ийм том багц авч явах хэрэгтэй. Хотод ийм мөнгө хэрэггүй байх. Гэхдээ та Монгол карт авах боломжтой. Энэ нь жуулчдад тохиромжтой юм. Бизнесийн хувьд ч адилхан байх. Тийм ээ, тийм. Тэд аргыг олсон байгаа. Америкчууд хөндлөнгөөс оролцож манай Монгол нөхдөд нэмэлт хориг тавиулахгүй тулд би тэдний нууцыг задруулахгүй. Таны сая ярьсан болгоны ихэнх нь манай ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн айлчлалын үр дүн байх. Хүмүүнлэгийн худалдаа эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд шүү дээ. 100 жилийн турш бид Орос улс бол тусгаар тогтнолын баталгаа бөгөөд ямар нэгэн зүйл тохиолдвол үргэлж аврах болно гэдгийг тэд ойлгосон. 3 дахь хөрш хаана байна? Далаа тэнгисийн цаана шүү дээ. Монгол улс бол англи хэл дээр хэвлэлд гардаг шиг хоёр улсын хооронд сэндвичд улс. Ер нь 3 дахь хөрш нь уур хилэн бадраавал логистикийн чадвар тийм ч мундаг биш шүү дээ.